1489 оны Милан. Леонардо да Винчи нэгэн залуу бүсгүйн хөргийг зурсан байдаг. Түүний нэр Чичилия Галериани. Тэр Миланы эрх туван Лудовико Сфорцагийн өөд улсын гэргий байсан ч энэ зурагт тэр зөвхөн хувийн харилцааны биш, оюун санаа, соёлын төлөөлөл болсон эмэгтэй хүний дүрээр мөхөрсөн байдаг. Чичилиягийн харц өөр тийш чиглэсэн ч анхаарал нь төвлөрсөн, хөдөлгөөн нь тайван. Тэр толгойгоо баг зэрэг эргүүлж гарт барьсан үн нь түүний зөөлөн хорооны дор хөдөлгөөнгүй тайван байна. Энэ амтан тухайн үеийн язгууртны эрх мэдэл, нэр хүндийн бэлэгдэл байсан ч зургийн дотор хотхыг гүнзгийрүүлж бүсгүйн дүрд амьд чанар, дотоод илэрхийлэл нэмдэг. Леонардо биеийн байрлал, гэрэл сүүдрийн зохицол, даавны нуглаанаас бүрдсэн бүтэц, альсны зөөлөн өнгө бүрээр дүрийн сэтгэл зүг тодруулдаг. Эдгээр нарийн шийдлүүд нь түүний анатоми мэдлэг, ажигч зан, ухаалагч сэтгэлгээтэй шууд холбоотой. Уянтай авахай бол зөвхөн гоо сайхны тухай хөрөг биш. Энэ зурагт эмэгтэй хүний оюун ухаан, бие махбод, дотоод ертөнцийн зохицлыг даруухан боловч хүчтэй хэлбэрээр илэрхийлсэн чимээгүй, гэхдээ зоримог байдал. Өнөөдөр уянтай авахай зөвхөн нэгэн түүхэн хүний хөрөг бус, харин уран зургийн хэлээр өгүүлсэн сэтгэл зүй, хувь хүний оршихуй, соёлын үнэт зүйлсийг агуулсан бүтээл хэвээр байна.